За сайн уу? Найзынхаа урилгыг хүлээж авсанд баярлалаа Мегада. За тэгээд Туугийн подкастад тавтай морилоо. Туугийн подкаст гэж яг юу юм бэ гэдгээ бас хэлэхээс өмнө үзэгчдтэй найз минь чинийхээ бас дэмждэг найз үзэгчдтэй хүмүүстэй зэрэг өөрийгөө танилцуулъя гэж бодлоо. Намайг нэргүүцдэг овогтой Бямс толго гэдэг. Тэгээд холбооны бүгд найрамдах Герман улсад амьдардаг. Өөрөө онлайнаар голдуухан юм хийдэг ийм хоббитэй хүн байна. Ерөнхийн мэрэгжил маань бол найруулагч мэрэгжилтэй. Тэгээд одоо бол найзуудтайгаа нийлж өөрийнхөө хайртай дотны оронд байгаа найзуудыгаа бас ингээ подкастэнд оруулаад та нарынхаа ертөнцөөр хүмүүсийг аялуулъя гэж бодсон юм аа. Өнөөдөр бол урилгын минь хүлээж авсан. Ягмар сүрэнд миний мөн найз минь шүү дээ. Чи минь баярлалаа Мегада. Тэгээд Мега маань Швед улсаас анхны маань зочин болж орж ирж байгаад маш их баярлалаа. Миний найз Швед улсынхаа салхийг хаглаад ороод ирлээ шүү дээ. За миний найз үзэгчтэй юу подкаст харж байгаа хүмүүст өөрийгөө сайхан танилцуулаад гараа. За баярлалаа. Тогийн найздаа. Намайг үргэлж асаадаг, араас зүгээр түлхдэг тийм сайхан найз минь байгаа. Тэгээд юуны өмнө энэ сайхан подкастыг эхлүүлсэнд нь баяр хүргэе. Тэгээд намайг Эрдэнэлгийн Мигмарсран гэдэг. Би Швед ажиллаж амьдардаг. Уугуул нутаг маань бол Булган аймгийн сайхан суманд төрж өссөн. Мэргэжлийн хувьд анагаахын мэргэжилтэй арга зүйч мэргэжлэр бакалавр зэрэгтэй мэргэжлэрээ ажиллаж агаад Шведэд ирээд гэр бүлээрээ ажиллаж байгаа амьдарч байгаа 3 хүүхэдтэй нэгэн сайхан Монгол ээжийн хүүгийн хань ийм эмэгтэй байна. Яа. Миний найз чи их гоё. Швед улстай ирээд охиноо төрүүлээд ингээд бас амьдралыг бол нэгдээ хэдэн жилиг тууцсан учраас найз нь чамтайгаа ярилцдаг маш гоё санагдаад байгаа байхгүй. За анх ирсэн түүхээ нэг яриач Швед улсад ирсэн түүх. За би 2014 онд анх Шведэд ирж исэн. Тэгээ Шведэд хэлийн дээсээс гарахтаа бол юу гэдэг лээ нөгөө нэг гадаад явж галуу шууны мах иднэ гэж тэгдэг штэ тэгэл гараад нэр зөндөө сайхан мөнгө хураагаад өөрийн гэсэн бизнесийг эхлүүлээд Монголдоо сайхан амьдрнаа гэсэн юм айгуу сайхан гэгээлэг сайхан зүйл өртлөөл гарч илаа. Тэгээд яг ирээд бол тэр нэг сайхан галуу шувууны мах идэн гэдэг чинь гадаадд байна гэдэг чинь бол тийм ч амар зүйл биш юм байна. Биш шүү гэдгийг бол нилээн одоо өвч хөдөлмөр одоо юу гэдгийг тэр зүйлийг бол гаргаж ээж бол тэр сайхан аялал гэд тэр сайхан юм үзэх тэр сайхан хоол амтталтын байна. Тэр нэг галуу шууны мах иддэм байна гэдгийг ойлгож авсан байгаа. Ойлгож аваа явж байгаа гэж. За тэгээд Швед улсад ирснээс хойш ер нь анхны ажлын гараа ямар байв? Ер нь анх ажил хийхдээ сэтгэл бат ямар байв гэдгээсээ сонирхол очих юм нэ. Ирэл одоо янз бүрийн л ажил хийж эхэлсэн айл цэвэрлж байна, ресторанд ажиллаж үзлээ. Тэгээд буудалд ажиллаж үзлээ. Ингээд олон ажил хийжсэн. Яг ингээд бүр анхны одоо бүр ингээд юу вэ гэдэг одоо ч юм уу бүр сэтгэлд нэг үлдсэн нэг зүйл нь болохоор зэрэг би хамаатныхаа ах эгч хоёр дээр ирж исэн. Тэгээд нөгөө хоёр гэл хүмүүс рүү яриад за одоо манай нэг дүү ирсэн байгаа шүү. Ажил гээл тэгсэн. Тэгтэл энтгэг ресторанд нэг ажлын ажил гарсан байна гэд. Тэгээ намайг очиж уулзаад хаа гэд. Тэгээд очиж уулзаад эзэнтэй ингээд очиод уулзсан чи хэлний бэрхшээл нөгөө нэг яга baby english хэлтэй үн чинь ярьчнаа чадчихнаа гэж байсан үн чи яг цагаа тулаад өөрийгөө ойлгуулах гэсэн чинь чаддаггүй. Тэгээд тэр ажил тэнцэхгүй тэр хэлний бэрхшээлээсээ болоод тэнцэхгүй байсан байдал маань бол намайг бүр айгүй ичмэрч юм шиг одоо юу хийчвэж гэдэг шиг тийм бодол маш их юм бодогдуулж исэн баг шүн нойр хөрөхгүй бүр ингээд ном дэвтэр дэлгэж сууж байгаа бүр шүнжин өдөржин өстө нэрэ
хаана хош шиг сууж байгаа хичээл хиймээр бүр ингээд бүр дотроос бүр ингээд намайг ингээд амар юу яаж исэн зүйл бүр хор мөч бүхэнд үг дээжлэх юмсан. Тэ одоо яг ажил руугаа явах замдаа бүр шивэд дуу сонсдог ч юм уу шивэдтэй холбоотой юм ерөөсөө үзчих сонсдог чихээ онгоолгыг гэж бүр тэгж амар их гэж эрмэлзэж өгсөн намайг тэр одоо нөгөө эвгүй байдалд орсноос болоод Хэлний бэрхшээлээсээ болоод тэр шар хорыг их гоцордуулсан байж шүү те. Яа тий. Тэгээд одоо миний найз чинь эндээ ирээд удаачлаа шивэд улсаас ер нь юуг сурч хэрэгжүүлж өөртөө нааж авч байна. Ер нь. Нөгөө тэгэл анх бол ингээ нөгөө соёлын ялгаа гэдэг зүйл чинь маш их байгаа аахгүй. Тэгэл тэрийг хараад эдгээр чи ямар гоё өөрийнхөө чөлөөтэй байж чаддгийм бэ тий байгаагаараа байж чаддгийм бэ энгийн сайхан байж чаддгийм бэ нэг айхтар гойж гоодол гангал шангалаад байх нь ховор энгийн зүгээр нэг сайхан таврагаал явж байгаа юм чинь тэр байдал нь их гоё байсан. Тэгээд ингээд айгүй гоё ярилцах нь айгүй гоё гэдэг бас нэг хүнтэй ингээд одоо хүүхдээ би чинь энд ирээд хүүхдээ гаргасан. Тэгээ хүүхдийнхаа одоо яг л хүмүүжил энтрийг хүүхдтэй ямар ч одоо нөгөө хаач явж исэн олон нийтийн газар явж исэн ч гэсэн яг ингээд зөвлөх шаардлагатай юм гарууд шууд зогсоож байгаа л бүх юм орхиж байгаа л айгүй сайн ойлгуулна ерөөсөө. Тархины эргэтэл нь ойлгуулна гэдэг шиг л өстэй. Айгүй тэгж зааварлж байгаа тийм ээжүүдийг хараад аавуудыг хараад хүүхдтэйгээ ямар гоё цаг гаргадаг юм бэ те. Хүүхдтэйгээ бүр яг хүүхэд олж тоглоод хүүхдийн ертөнцөөр бүр ингээд яг хамт байж байгаа нь бүр ингээд бүр эдгээр ямар гоё хүүхдээ хүмүүжүүлж байна тий. Би ч гэсэн Монгол ээж шүү дээ. Би ер нь хүүхдээ ч гэсэн эднэр шиг дутгааргүй тий. Адилхан бас хүнийг бий болгож чадна шүү дээ. Тий. Тэр байтугай биднэрт бүр агуу тийм суу бэлэгтээ өвлөгдөж ирсэн тийм агуу түүхтэй агуу соёлтой тий үлгэр домог юу байдیں۔ Тэр одоо лего тоглоомноос ч илүү бүр ингээд тийм нэг бидний юу байгаа шүү дээ. Онсон тоглоом моглоом. Бид нар тэр юугаа бол гадныхыг хараад ингээд бишрээл те ийм ч гоё юм, тийм ч гоё юм. Биднэрт өөрсөнд нь байгаа байхгүй юу? Тэ байгаа өв соёлоо бид нар бүр авдрандаа хийгээд авдар маань бүр тоосон дарагдаад тий баатантаа тэгээ чойжлцсан байгаа байхгүй юу? Одоо тэр сайхан чойжийг онгоолгоо тэр баадангаа сайхан сувсруулж гаргаж ирээд тэр сайхан өв соёлоо бид нар те үлгэр туусаа уншиж өгмөр байгаа байхгүй. Тийм бол тэрнээс ч илүү өв соёл байгаа байхгүй юу? Тэднэрийг гаргаж ирмээс. Тэгээд ингээд эхэндээ бодвол мэдээж ямар гоё сайхан юм бэ? Тэр чинь ямар гоё хөгжингүү орон бэ? Тэгээ яаж ингэж хөгжүүлж чадж байна гэж бодож байгаа боловч эдгээр орчин үе болгоод улам илүү хөгжүүлээд ингээ ирсэн байгаа. Бид нар тэр зүйлээ мартцсан юмнууд чинь ингээ алдагдчихдаг шүү дээ. Ингээд оруулсан байна гэдэг бодол орж ирээд одоо сүүл рүүгээ ер нь жоохон Монгол руугаа яваад байгаа шүү. Өөрсөндөө өнгөж хараад тийм. Тэгээ өөрсөндөө ингээ өнгөгээ харахаар бүр ингээд бидний зүрх сэтгэлтэй зүс минь Монгол, цус минь Монгол гэдэг шиг бид нар ингээд омгшуулж чадж байгаа зүйл маань Монгол л байгаа байхгүй юу? Монголын минь өв уламжлалт түүх тий энэ зүйлүүд чинь бид нарыг огшуулдаг юм байна. Гадны соёлыг одоо ингэж биширж боллоо. Одоо өөрийгөө тий хурцлах, эрлэх, сумлах зүйлүүд бид нарын агуу их соёл өв юм байна гэдгийг л ойлгоод байгаа ш. Ястай гоё. Миний найз бол гадны юмыг биширж одоо тий бэлэн байгааг бишрэх биш өөрснийхөө мартагдсан юм ингэж сайхан арчид зүлгэж хүмүүст гаргаж өгөө гэдэг тэр гоё сэтгэлийг бүр өстой дотроосоо бадраац гоё явж байгаа юм байна. Энийг удахгүй хэрэгжүүлээрэй гэж бас найз нь хэлмээр санагдлаа. Үнэхээр гоё юм. За одоо тэгээд яг ямар ажил хийж байна одоогийн байдлаар? За одоогийн хийж байгаа ажлыг ярил бас жоохон түүх ярий гэж. За ярилдаг нэвтрүүлэг байгаа шүү. Нэвтрүүлэг ч явахад одоо подкаст гэдэг нь шүү дээ. Би ч одоо тэгээд подкастаа тэгээ хэлчихээд байгаа шүү. Тийм би болохоор зэрэг яг нөгөө визний асуудал гарч ирсэн. Яг
нөхөрт маань визийн маань өгсөн мөртлөө надад болохоор виз олгоогүй. Нэг жоохон миний бурууч тийм зүйл мэдэхгүй юм мэдэхгүйгээсээ болж гаргасан алдаа байгаа байхгүй юу. За тэр алдаа бол надад бол нэлээд ташуур бас ойлголтыг өгсөн. Эхэндээ хүн бодвол юм ингээд тий алдаагүй амьдрах гэдэг юм бэ нэлээ. Алдаагүй амьдрал гэж байдгүй шүү гэдгийг бол ойлгуулж ирсэн зүйл байгаамаа тэр бол. Тэгээд охиноо одоо гидсэндээ тээцсэн. Тэгээд бас гадаадд байгаа хүн чинь өрхийнхөө орлого, санхүүд нэмэр болох хэрэгтэй гэдэг ухамсар бас байгаа аахгүй. Тэгээд визгүй хүн ч одоо тий яавал одоо яаж одоо тий жоохон их хүүхэдтэй дээрэс нь яаж одоо ажилтай болох вэ гэдэг зүйл надад асуудал гарч ирж байгаа аахгүй. Тэгээд охиноо энд чинь болохоор яг жил олонгууд нэг жил олон хүүхд нэг нас ой хөрөнгүүтэн цэцэрлэг авдаг. Тэгээд тэр хооронд би болохоор зэрэг охиноо тэргээ түрээ явж байхдаа ингээд айлуудын шуудангийн хайрцагт ингээд би бол айгүй туршлагатай айл цэвэрлдэг хүн байгаамаа гэд ингээд захиа бичээд те гэрийнхээ ойрхон бас том дэлгүүрүүдийн гадаа зогсоод хүмүүст за энэ зарыг та цаг гаргаад уншаарай гэд ингээд зараа өгдөг байсан. Тэгээ нэг өөрийн биеэр ингээд хүнтэй ингээд өхөр чи энерги гэдэг чинь шал өөр байгаа байхгүй юу. Тэгээ яг ингээд пост руу тий шуудангийн хайрцаг руу хийчихээр бас хүмүүс чи айгүй их мессеж өчтдөг юм билээ. Юун хүн одоо тийм бүр гайхаж байгаа юм чи шоконд орж байгаа юм. Юун хүн одоо ингээд тий ажлын санал тавиа явчваа. Тэгээ нэг зах зээлийн ханшнаас мэдээж хамаагүй бага байгаа байхгүй юу. Тийм болохоор бас хүмүүст их боломжтой. Гэхдээ надаа бас их аль алиндаа их боломжтой саналыг тавьж чадж байгаа байхгүй. Надад бас орлогын хэмжээ яг дайжгүй. Тэр хүмүүст болохоор хамаагүй зах зээлийн ханшаас тий компаниудаар цэвэрлүүлээд өчнөө одоо тий 50-60% хөнгөлөлттэй байсан. Тэгэл нэг айл анх тэгээ нэлээ 2-3 сар ингэж байсан. Тэгээд нэг айл ингээ мессеж бичээд тэгэл за ирээд уулзаа гэлтгсэн. Тэгэл нэр за одоо л боломжийг л атгаад авд юм шүү гэл. Тэгэл уулзаад ярилцаад ингээл за чи нэг 2-3 цаг хийгээд үзэх чамааг харъя гэл те. Тэгэл цаадсан таалагдангууд тэгээд нөгөө найзууд руугаа хэлээл. За тэгээд ингээ 2-3 найзд маань ийм ажил хэрэгтэй байгаа. Тэд нар маш завгүй байгаа. Тийм болохоор гээд ингээд тэгээ ингээд бүр сүүлдээ цаатах чинь ажлын 5 хоног бүр пүүл ажилтаа, дүүр ажилтаа болчихж байгаа байхгүй юу. Тэгээд яг нөгөө тэгээ цэцэрлэгийн одоо цагийн хооронд ч хүүхдээ аваад тэгэл хооронд цагт чинь надад бас цөөхөн цаг өгж байгаа байхгүй. Ягаад гэвэл нөгөө ажилгүй юугүй гэдэг утгаараа нэг тийм урт цагаар хүүхдээ өгөх боломжгүй. Тэгээ ч жоох юм чинь. Тэгэл яг аятайхан ажил болчихж байгаа байхгүй юу. Тэгээ сүүлдээ бүр айлаа бархаа байгаад нөгөө цаг нь тэгэнгүүт нэг найзыгаа дагуулж явдаг одоо. Сүүлдээ Шведийн монголчуудын зар дээр хүн цуг ажилд явна мов гэсэн зар мар яагаад хүмүүс тий. Тэгж өөртөө ажлыг бий болгосон байгаа. Тэгээд энэ бол бас хүн тий ямар нэгэн юмд шантрахгүй байх юм бол тий тэрэндээ тэгэх юм бол ер нь болохгүй юм гэж байхгүй маа гэдэг зүйлийг яаж өөрөөрөө бас бахарах ч юм уу тий бас хизээч монголчуудын гадаадд ерөөсөө хүмүүсээс ингээ гуйлга гуйдаг ч юм уу дорой байж байдаг байхгүй. Бид нар чинь хаа явсан газараа маш тий яв визтэй чи визгүй ч те юу ч байсан тэгэл болгоноо бүтгэнэ гэсэн нэг юм цус байж штэ те тийм штэ. Жинхэнэ нөгөө амгалан сайхан сэтгэл бах те яг нөгөө нэг тэр хүний нөгөө сэтгэл бодол чи ямар хүчтэй байлаа те. Тэгээд миний зөвхөн мундаг юм аа яг тасралтгүй тууштай тогтмол зүтгэсээр байгаад өөрийнхөө байтгаа өөрөө л бусдын ажлын байрыг бэлдсэн байж тээ. Мундаг юм аа за баяр хүргье гоё. Өөртөө ингэж цагандаа тааруулж өөртөө тохирсон сэтгэлдээ нийцсэн хүмүүсээ олж аваа тэр бас хүмүүсийг цааш нь өөр хүмүүстэй холбож өгнө гэдэг чинь бас нэгдүгээр чиний өөр их гоё хичээл зүтгэхэд хоёрдугаар бас тэр гоё байгаа байхгүй дараагийн хүмүүст ингээ бас чи илүү их боломжийг гаргаж өгч шүү дээ яг өөрсдөө ингээ бодохгүй яг одоохондоо боломжгүй байгаа хүн нэг ажлын байрны боломж гарч ирж байгаа гэдэг чинь маш чухал байгаа байхгүй үнэхээр мундаг шүү нэрээ за
Одоо бас нэг бодож явдаг юм байдаг л да. Ер нь миний найз Швед улсаас яг юуг сурч аваад ч юм уу, юуг илүү их ингээ Монгол улсад дэлгэрээсээ хөгжөөсөө эх оронд маань нэг энэ л хөгжчихөөсөө энэ л дэлгэрчээсээ гэд бодоод явдаг юм юу вэ? Тэрийг бас сонирхмаар санагдаад. Монголд минь байгаа л да гэж. Тэгээд одоо энгийн зүйлүүдээс яриа л да. Бид нар чинь маш гоё өөрөө өөртөө цагийг гаргаж чадчихна. Өөрөө өөртөө цагийг гаргаад спортоор хичээллээд ингээд ном их уншдаг. Би бүр анх ирээд ингээд галт тэрэгний суудсан ингээл хүүхдтэй амар гоё ингээд өдөр уншиж өгөөл ингээд те. Уншиж байгаа ээжийг хараад хүү ямар гоё юм бэ гэх. Тэгэл хүмүүсийг харахад айгүй их ном уншижсэн. Анх 14 онд ирэхэд хүмүүс ингээд яаж мотрондоо яг зөв суугаад буугаад байгаа юм бэ гэмээр те. Галт тэрэгэндээ яг ажлынхаа газар яг яаж ингэж цагаа олж буугаал ном уншаад сууж идэг. Тэгсэрнэ яг буух болохоор зүгээр ингэ сайхан буугаал явчихж байгаа байхгүй. Тэгээд тэр ном уншиж байгаа соёлыг хараад биширч исэн. Ингээл хүмүүс амар гүүгээл ингээд өөрөөрөө ингээд өөрөө өөртөөгөө тэмцээд өөрөө өөрийгөө бий болгож байгаа хүмүүсийг хараад би ч гэсэн бас те хэдийгээр ингээд цагийн ажил хийж байгаа ч гисэндээ мига чи өөрийгөө ерөөсөө хаяхгүй шүү гэдэг байдлаар бас онлайнаар сураад те онлайнаар сураад тэр саяны ажил гэдэг дээр би бас онлайнаар ажилладаг болсон байгаа. Тэгээ 22 оноос эхлээд би онлайнаар сураад ажиллаад явж байгаа. Тэгээд эндээс сурах юм бол нэрээ бид нар нэг энгийн юмнууд манай монголчууд чинь ямар гоё те надад ч ямар ч хар буруу санаа байхгүй шүү гэд амар байна уу гэл ингээл гоё гараад илгээд зологдог штэ те. Тэр те тэгэл тэр нөгөө нэг гоё өв юунууд чинь эднэр болохоор зэрэг айгүй танихгүй ч байсан, таньдагч байсан хүмүүстэйгээ гоё мэдлдэг, инээмсгэлдэг те замаар одоо цагаан зураасаар явган хүний юугаар ингээ гарцаар гаргаж хахад ингэж гоё ингэж хүндэтгэл үзүүлж ингэж гараараа ингэж яадаг соёлууд би энэ соёлонд нь бас нэвтэрч чадахгүй ичээд л ерөөсөө тэгдэггүй байсан. Одоо тэгээд сүүлийн үед бол бас хүүхд маань энд өсөж төрж гин намайг харж гин те хүүхд маань нэг өдөр тэгсэн шүү дээ. Ээжээ энд нэг их чи ингээд гараа өргөд ингээд зам гараа явж штэ гэд ингээд над руу харсан байхгүй юу. Гэтэн нэрээ те манай хүүхд чинь бас яг ингэж өөрийгөө гүйц дэлэрхийлж чадахгүй байгаа ч гэсэн яагаад тэгдэггүй юм бэ ээжээ гэж асууж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нэрээ би нөхрийгөө харсан чинь нөхөр маань бас тэгдэм би тэгж гардыг юм бэ. Тэгэхээр мига чи яагаад тэгж одоо гарахгүй байгаа юм бэ гэд. Гарахгүй байгаа юм бэ гэж өөрөөсөө асуугаад тэгээд за би энийг өстой заавал ингэж энэ үйлдэлийг хийшүү те өөртөө бас юу яагаад энэ үйлдэлийг гэж яагаад яг анх удаа ингэ хийсэн чинь маш гоё мэдрэмжийг авсан. Тэр хүнээс ирж байгаа одоо энерги одоо юу гэдэг инээмсэл нь айгүй гоё байсан байхгүй. Тэгэхээр нэрэл эн чинь бас цаана маш гоё одоо хүндлэл бинийгээ те хүндлэх бас юу гэмдээ тийм гоё зүйл байгаа би харсан байхгүй юу. Энгийн жижигхэн зүйлүүд л байгаа байхгүй. Харин те яг нэг гоё энгийн мөртлөнгөөс хэрэгжүүлмээр юм бол маш их байдаг те. Манайхан ч одоо номыг яг мэдээж уншдаг хүмүүс байгаа ч гэсэн цаг минутаа ашигладаггүй ч одоо жишээлбэл замын бүгд байлаа гэж бодоход тэн дээр жишээлбэл нэг нь ингээд замаан бараа явж хахад хажуудах нь ч гэсэн ингээд ном уншаал бол бас нэрээ хүүхдүүд суралцаад явж. Одоо бидний хувьд бол нэрээ утасны хэрэглээ жоох их болчаа. Онлайнд бол юмуд одоо ингэчээд бас адаа гаргаад хүүхдүүдтэй бас жоохон тийм үлгэр дуурайд үзэж гээд байгаа шүү. Бас бодоштой юм байна. Зам гарахад бол нэрээ яг үнэн шүү чиний минь хэлдэг. Би бас ингээл хүүхдтэйгээ ч юм уу ойр хавьд хүүхэд байгаа цагт бол хэзээч улаан гэрлэр машингүй байсан ч уул ингээд гарчвал гарч шít. Гэтэ би гардаггүй байхгүй. Заавал ногоон нор хүлээдэг. Тэгвэл ямар ч машингүй байсан ч гэсэн тохоогоороо гардаг. Тэгэхгүй болохоор нөгөө хавийн хүүхдүүд бас суралцсан. Тэгээд яг хүүхэд ингээд хажууд байж байгаа үед зам гарахад нөгөө хүмүүс айгүй онцгүй улаан гэрэл мэрдэртэй хичнээн машингүй байлаа ч гэсэн тэр нэг соёлгүй харагддаг. Тэгэхээр тэр бидний энэ нэрэл ойр зургийн соёлоосоо бидний стресс баг.
тий нийгмээрээ сайхан гоё инээдэг, эерэг тэр гоё сэтгэлүүд бас гоё шүү. Өөр миний найз ер нь Монголд юу дэлгэрээсээ хөгжөөсэй гэж юу нэг хүсэж явж байна. За өөр одоо юу яасан юм. Уг нь бодвол их гапал ахал та. Нэг одоо яг айхтар орж ирэхээр юм алга байна. Тэгээд бид нар өөрсөнд нь байгаа шүү дээ. Бид нар чинь аяйгуу тийм дасан зохицох чадвартай тий биднэрт маш их хүч байдаг, оюуны хүч байдаг, биеийн хүч байдаг шүү дээ. Тий оюуны хүч, биеийн хүч одоо юу байдгийг тэр бүх одоо нөгөө альва зүйлд шамтрахгүй тийм эрчим, зориг, хатан зориг бүх зүйл байдаг байхгүй юу? Тэднэрээ бид нар гаргах хэрэгтэй. Тэднэр л жоохон алдагдчихад байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэгээ нөгөө Чингис хаан чинь 100 мянган цэрэгтэй байсан мөртлөө дэлхийг одоо ингээд байлдан дагуулад байсан нууцын одоо эрдэмтэд их сонирхоод идэг ч тий. Тэгтэл тэр 100 мянган цэрэг чинь яагаад тэг дэлхийг донслож байсан бэ гэхээр зэрэг тэр 9 үеийн хаан тий нөгөө аавын юу гэвэл ахтын газар аавын биед газар үз ахтны аавын биед хүнтэй танилц ахтны биед газар үз гэдэг байхгүй. Тийм. Тэгээд жишээлбэл одоо аавын биед хүнтэй танилц гэдэг нь болохоор зэрэг хүнтэй очиод танилцуулахыг хэлээг байгаа байхгүй юу? Яагаад гэвэл өвөг дээдстэйгээ танилцуулж исэн байхгүй юу? Өвөөтэйгээ өвөг дээдстэйгээ танилцуулаад тэр 100 мянган цэргийн хүч нь юу байсан? 9 үеийнхаа тий тэр өвөг дээдсийнхаа бүх мэддэг чаддаг ном эрдэм сургаалын бүгдийг эзэмшсэн хүмүүс байсан учраас дэлхийг донслож тэгж чадсан байгаа байхгүй юу? Бид нар тэгтэл өөрсдийнхаа тэр өвөг соёл түүх бүх юугаа өвлөгдөж өгөх юмнуудаа өгч чадахгүй байснаас олж одоо бид нар жоохон тий ингээд биш тий тэр сайхан соёлоо сэргээвэл бид нар ерөөсөө би хэлээд байгаа шүү дээ. Ингээ яг явж Монгол маань л энэ шүү дээ гэд бид нар тий ямар агуу юу вэ? Би тэгтээ нэг урлаг соёлын түүх судлаач хүн биш л дээ. Тэгтэл нэг тийм гоё мэдрэмж одоо ингээд гадаад оронд байхаараа тэгдэг юм уу бүр ингээд бүр нэг тийм л мэдрэмж төрдөг болчиход байгаа байхгүй юу? Эднээс одоо харж одоо боллоо биширч хандлаа. Тэрнээс ч илүү сайхан эрдэнэ биднэрт байна. Агуу өв соёл байна. Тэрийгээ тий одоо гаргаж ирж явах хэрэгтэй. Би одоо бас сүүлийн үед Тэхүү хамтлагаар амар баярлаж одоо биширдэг шүү дээ тий. Дэлхийн урлаг соёлын том одоо тэр хөгжимчин судлаач чинь хүртэл сонирхоод одоо яаж дуурайд байна, яагаад байна гэдэг тийм зүйлийг ирж шít. Тийм болохоор бас би бүр Тэхүү хамтлагийнхаа дууг бараг заримдаа станаар шар үсээ боцтол сонсож бүр ингээд тэгж огшдаг ч одоо миний сүүлийн одоо монголоор ер нь омгшдаг болоод байгаа шүү. Тийм шүү дээ. Ер нь бол чиний хэлж байгаа чи үнэн шүү. Манай монгол хүн нөгөө дээр үе өвгдийн үг гэдэг чинь нэг монгол хүн 1000 гадаад хүнтэй хайрцнаа гэж. Тэрийг нэг 1000 копи дагуул ахгүй. 1000 хүний дүрд хуурж 1000 хүний хийж чадахыг хийж 1000 хүний сэтгэж чадахыг сэтгэж тийм хэмжээний хүчтэй чадвартай язгуур өндөртэй уул нь бид нар чи ийм л хүмүүс аахгүй тий. Тэр хүч чад оюуны бяд сэтгэлийн бядаа одоо гаргаад эвлэлт нэгдэх юм бол манай монголчуудад дэлхийг буцаагаад энэ 3 сая мөн үү гэж. Угаасаа одоо энэ генесийн тий янз янзын гоё оюуны спортыг дандаа Монголын энэ сүүлийн үеийн хүүхдүүд их гоё төрүүлж байна, эвдэж байна, өстой нэрэ гоё юмнууд их байна шүү. Тэгээ харахаар бас ялчгүй бидний тэр чиний минь бахархдаг, омогшдаг өвгдээцэн маань тэр гоё өвгөлтүүдээ ер нь өвгөлтөл гэдгүүдээ ер нь өөрснөө бас мэдэж аваа тий өгсөн өвгөлтөө өөрснөө олж аваа тэрийгээ бид нар дэлгэрүүлж хэрэгжүүлэх нь бас их бодлоо. За ингээд сайхан урилгыг минь хүлээж авсан найздаа баярлалаа. Чамаагаа монголоор огчсон чи би чи бас дагаж огших гээд. Ер нь бид нар чи нөгөө яг Монголда байхдаа бид нар бас нэг тэгж их огшдгүй байсан юм шиг байлээ. Нэг жоохон ингээл явдаг. Тэгэл нөгөө нэг гадаадад гараад ирэхээрээ зэрэг нөгөө нэг хүний үйлдэл чинь хүн байсан ч зөв байх ёстой гэдэг байрсаа надад ч гэсэн бас яг гарч ирчихсэн байхгүй. Найз нь жирэмсэн Германд ирж байгаа. Тэгээд
нойл орсон ч гэсэн ингээд одоо ингээд нойлын цаас хэрвээ савны гадаа унсан байл би тэрийг цэвэрлэн цаасаар чимхээд авруу нь хийдэг. Яагаад гэвэл миний араас орж байгаа хүн энэ одоо нэг Аз те нэг Монгол охин одоо цаас гадуур шийтгэл гэж харагдтыг. Тэр миний өмнөх хүн шийдсэн байна гэж харахгүй. Гэхдээ би тэрийг яагаад тийм жохон юмыг хүсдэг ингэж хийдгүү гэхээр зэрэг эргээд араасаа ерөөсөө энийг Аз хүүхэн, энийг Монгол хүүхэн гэдэг юм муухай үгийг сонсохгүй тул жохон ч гэсэн юмн дээр дандаа ингэж цэгцтэй эмх цэгцтэй араасаа явж байгаа хүний хараад ирвэл юм муухай юмнуудыг хийдгэх дургу учраас ингээд өмнөхөө ингээд жохон цэгцтэй явдаг. Энэ бол зөвхөн миний сэтгэлийн маань жохон илэрхийлж яг энэ шиг бүгдээрээ яг ингэж явах юм бол гоё явах тий. Сайхан штэ тэгт. За өөр миний найздаа өшөө ер нь хандаж те энэ Монголдо байгаа хүмүүстэй болон одоо өөр гадаадад амьдарч байгаа хүмүүстэй өөрийн гэсэн чин сэтгэлийг хэлмээр санагддаг сэтгэл байна уу ер нь? За тэгээд хүн болгоно л одоо өөрийн гэсэн одоо тэг хөдөлмөрлөж өөрийн гэсэн түүхийг бүтээж явдаг хүн бүхэн одоо нөгөө яг ил гар одоо харагдаж байгаа ангууд нь л одоо нөгөө нэг ингээ сошиалор ч юм уу тий олны танд хүмүүс байгаа болохоос ш хүн болгон бүтээлч байд юм аа тий өөрийнхөө бүтээлийг амьдралыг бүтээгээрээ гэдэг сайхан зүйлээр хэлээ да тий өөр юм байгаа. За баярлалаа. За ингээ хоёулаа өнөөдрийнхөө ярилцлага энэ түрээд өндөрлөө. За Швед улсаас манай найз маань миний бас их гоё сайхан найзууд болоод цаг хугацаа бас нилээ явцсан биш үү те. Ийм сайхан жид гараа хугацаа 2 жил арай болоогүй жид гараа болчихоо те. Тэгээд энэ сайхан хугацаанд найз минь байж үргэлж хот агаа ч гэсэн ойрхон байдаг өөр улсад байгаа ч гэсэн өдөр болгоноо үгүй маа гэхэд нэг сардаа нэг удаа дор хаяж ярьдаг ийм сайхан дотны минь маш гоё хөдөлмөрч мундаг зарчимч чи минь бол би бас чамдаа бас гоё өөрийнхөө үгийг хэлье гэж бодлоо. Манай Мега бол маш гоё өстой. Жинхэнэ сайн хань сайн ээж байж чаддаг. Хоёлаа ч одоо хүүхдүүдтэйгээ гэл гэр бүлтэй ингээл уцаар видео кол хийхэд миний найз бол маш сайн түшигтэй хань байж чаддаг. Бас дээрэс нь охиндоо маш их сайн ээж байж чаддаг. Орой болгон хүүхдтэй монголоор үлгэр уншиж өгч унтуулдаг. Тэр үлгэрийг унших тэр гоё хоотой гоё их гарч гоё хоолойтой штэ манай хүн чинь тэгээд их гоё уншдаг өөрийнх нь бас нэг хобби байдаг те энэ гоё хоолойгоо хөгжүүлээд энэ гоё үлгэрээ уншаад чамаага бас ингээд дахиад онлайн ертөнцид өөрийн гэсэн гоё булангаа нээгээд өөрийн гэсэн гоё хоббигоо нээхийг хүсэж байна. Найз нь чиний минь юм бүтцэн байгаагаар харж шүү. Ийм гоё үлгэр жишээ маш дайчин. Дээрээс нь миний найзын дайчин тасралтгүй тогтмол тууштай байлгадаг чамааг ингэж хөдөлгдөг ганц хүч чинь чиний омогшил дотоод ингэж өөрөөр гоё омогшиж өгч байгаа. Омогчд байгаа бас найз нь бас баярлалаа. Яагаад гэвэл чи би Монгол хүн штэ. Би чадна штэ. Би Монгол хүн юм чи хийчих штэ гэдэг нэг энэ гоё зоримог сэтгэл чинь чамааг ингэж ийм гоё байлгаж чадчихээн. Өшөө гоё илүү их амжилтын үед илүү их омогчиж илүү их зүтгэж өшөө гоё амжилтын оргил гарсан байгаагаар найз нь харж байна. Тэгээд найздаа баярлалаа. Ямар гоё магтдгийг бэ ястай баярлалаа. Найз маань ч гэсэн намайг те нэг би бас энд байхдаа ээжтэйгээ уулзч чадаагүй сэтгэл санаагаар те Тэнгэрийн орондоо орцсон тийм сэтгэл санаа хэцүү байсан үедээ нэг хоёлаа сургалтанд сууж таарад те тэгээд байж хат дараа нь хоёлоо тийм ярих ур чадварын сургалт авъя гэд би урилга тий ураад тэгээд сууж хахад намайг маш гоёор сэтгэл санаагийн маань хөв чи ийм хүн шүү дээ чиний дотор ийм байдаг шүү дээ гэж тий намайг гоё асааж исэн сэрэж чадсан тий өөртөө итгэлгүй болцсон сэтгэл санаагаар унтсан ийм байхад минь тий чамд минь нэг тийм гоё өгөгдөл өгдөг байхгүй хүнийг айгүй ингэж харж агаад яг нөгөө нэг ингээд мартагдсан ч юм уу мэдхгүй өөрийнхөө тэр юуг мэдхгүй тийм юугаа ингээд байхад нь тэрийг ингэж гаргаж ирээд энэ байна гэд ингээд алган дээр тавиад өгж байгаа юм шиг тийм гоё ийм хүний дотоодыг олж хардаг ийм гоё мэдрэмжтэй тэгээд найзтайгаа уучраад уулзсандаа болоод нэрээ маш их баярлдаг тэр цагаас хойш удаад Мега үнэхээр нэрээ
өөрийнхөө дотор хүнийг сэрэж чадсан. За чи мега сэрсэн дээрээ сэрсэн шиг сэр гэдэг шиг би тэр цагаас хойш те бүр тэр үед бол би амьдралд баг за те бууж өгцөн гэж болно шүү. Ингээл тэгэл цагийн ажил хийгээл ингээл амьдрчих юм байна да гэж ийм орч исэн ийм орлын маань үгүй хийж чадсан, сарниулж чадсан найз минь байгаа шүү. Тэгээ найздаа маш их баярлалаа. Хаста уулзсан, учирсандаа талархаж баярлж явдгийн шүү. Тэгээд намаага дандаа хурцлж идэг, араас түлхэж те асааж идэг ийм сайхан найзтай шүү гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. Ямар гоё юм бэ. Хоёлоо бүр ястаа сайхан яг бас тэгээд хадуу атгаж ханддаг юм байна. Нөөрлөө хадуу атгаад ороод ирж шít. Минь найз чи өөрөө мондаг. Тэгээд ямар ч үед чимэнд битгээл би ч гэсэн ингээд өөрийнхөө давуу талаа жон чарахгүй байдаг. Сул талаа ч анзаарахгүй байдаг. Бидний хувьд бол ерөөсөө найз гэдэг үг бол зүгээр нэг хэлхэлтэй цух биш баг. Нэг нэгнийгаа илүү цаашаа гоё яваасаа, илүү өндөрлөө гараасаа, энэ хүн гоё юм он чарахгүй шүү дээ. Энийгээ харчаасаа гэдэг одоо бидний 90 100 бол тий бусдыгаа илүү гоё хөглөе, дэмжиж, өөргий өшөө гоё дэвжүүлэе гэдэг дээр их оршиж байгаа учраас бүгдээрээ насан туршдаа гоё хөтлөсөд амжилтын үед хат талаасаа ингэж гоё муцаж орж ирнэ. Бид нар ч их одоодаа гоё бөөнөрөө найзууд учраас миний мега бол өстой сайхан найзууд юм. Тэгэхээр гоё. Ястаа л нэг үлгэр дуурай байж чаддаг тийм сайхан өсгөө шүү. Чи минь чамаасаа сур юм ч гэсэн их байдаг шүү. Баярлалаа. Хайртай шүү. Ямар гоё одоо магтуулж байна. Ямар гоё өрөөл өгж байна. Үнэхээр их баярлалаа. Найзынхаа хэлсэн зүйлийг одоо хэрэгжүүлэхийн төлөө бас бодож явъя. Тэгээ хэрэгжүүлнэ, үйл хийнэ гэж. Бодохгүй чинийхээ гоё хийж байгаа юм дотор найз нь бас жочин болж орё. За ураа өрөөл батаршгээ. Болно, болцсон байгаагаар харж байна. За ингээд манай дараагийн дугаарыг хүртэл баяртай. Дэлхийн өнцөг болон бүртээ өөрийнхөө сайхан найзуудыгаа бүр хүндэлж явдаг хүмүүсийг бас өшөө олон тий хүмүүсийг би олон хүмүүсийн ертөнцийг хүмүүст хүргэсэн гэж хүсдэг. Миний мөрөөдөл тэгээд энийгээ уулна өөр нэвтрүүлэг хийн гэж бодож исэн чинь бас яг болоогүй байхгүй юу? Тэгээд ерөөсөө болчихъя л да ийм гоё нийгэмд амьдарч штэ подкаст гэж хэлэх юм байна. Дээр үе одоо би чи 2006 онд хөтлөгчийн курс хөгжчихсэн учраас нэвтрүүлэг гэдэг үгтэй тэгсэн чинь одоо чи подкаст гэдэг энэ подкаст чи явж миний боддог нэвтрүүлгээс амархан байгаа байхгүй яс юм дээр яг байгаагаараа өөрийнхөө байдаг ийм гоё юм энэ нийгэмд чинь дэлгэрчээд авч байна. Яг л байгаагаараа байцгаая. Цаашдаа ч гэсэн яг байгаагаараа байдаг. Яг байгаагаараа байх найзуудыгаа оруулнаа. Баярлалаа мега минь. За их баярлалаа найздаа. Цаашдынх нь одоо подкастэнд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа найздаа. Хайртай шүү. Бака. Хайртай шүү. Баяртай.